өнөөдөр хувийн хвшлийн салбарт ажил хийж байгаа ажил олгогч нар хөдөлмөрийн тухай хуулийг баримталж ажиллаж байгаа ажил олгогч нар маш зөв. Тэд нуруугийн автал ажлыг хийлгэж хүмүүс. Тэгээд яг хөө авж байгаа цалин төрийн албаны цалингаас нэг чөлжүүд өндөр. Өглөө 6 цагаас оройн 7-8 цаг 9 цаг хүртэл ажиллаад ингээд явж байгаа ажилчид өнөөдөр өөрсдөө бүдүүн том машинууд унаа явж байна. Нөгөө хөдөлмөрийн тухай хууль тэнд хэрэгжиж байгаа нэг ч байхгүй. Энийг хамгийн гол нь манай ажил олгогч нар, ажил олгогчийн танд энэ хувийн хвшлийн салбарт байгаа тэр ажил олгогч нар хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж ажиллах ийм чиглэлийг маш сайн өгмөр байна. Тэгжээж өнөөдөр энэ салбарт ажил хийж байгаа улсуудын эрх ашиг хамгаалагдана гэдэг хэлээ. За тэр орон нутагт одоо орон нутагт бид нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж орон нутгийн манай одоо аймагт маш олон уул уурхай газрын тосны салбар уул уурхай салбарууд орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэлийн одоо бараа бүтээгдэхүүнийг аваач гэдэг юм бүр хуульчилж оруулах. Тэгжээж орон нутаг жижиг дунд үйлдвэрлэл хөгжих юм гаргалгаа бий болоод байгаа юм. Энийг хэлэх шээ. За анхаарал тавьсан. Баярлалаа.